Сайн мэцгийн үзэгчдээ дэлхийд дахинд тойм хөтөлбөр энэ удаагийн дугаартаа энэтхэг улсын гадаад бодлого мөн Монгол энэтхэгийн харилцаатай холбоотой сэдвийг онцолж байна. Учир нь Монгол улсын эрдэмтэн дипломатуудаас бүрдсэн 15 хүнтэй баг энэтхэг улсад судалгааны ажлаар яваад ирсэн юм байна. За ийм учраас бид студидтэй энэтхэгийн гадаад харилцааны яамны дипломат сургалтын төвийн тусгай хөтөлбөрт оролцоод ирсэн судлаач онц бөгөөд бүр эрх дэлчин Батбаяр стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Соёл Гэрэл нарыг студидтэй ураад байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За юуны түрүүнд та бүгд энэтхэг улсад судалгааны ажлаар яваад ирсэн учраас энэтхэг улсын гадаад бодлогыг ер нь энэ судалгааны хүрээнд яаж харав, онцлог нь юу вэ? Энэтхэг улсын хувьд бол манай улсын хувьд 3 дахь хөрш, дэлхийд бол өсрөнгүй эдийн засгтай цөөн хэдэн улс орнуудын нэг шүү дээ, тийм ээ. Тий. Энэтхэг улс манай улсад стратегийн түвшлийн харилцаатай 5 тэргүүлэх орны нэг. 2015 оноос хойш бид энэтхэг улстай стратегийн түвшлийн харилцаа хөгжүүлж байгаа орн гэдэг утгаараа манай улсын гадаад бодлогод маш их үүрэгтэй л дээ. Тэгээд сая бид энэ 10 сарын 28-наас 11 сарын 8 хүртэл 2-7 хоног энэтхэгийн гадаад харилцааны яамнууд иргэдэх дипломат сургалтын төвд 2-7 хоног ажиллаад ирлээ. Энд энэтхэгийн талын зохион байгуулсан сургалт хөтөлбөрт оролцсноос гадна энэтхэгийн зарим тэргүүлэх хүрээлэнгүүд жишээл Жавхарлал нэрүүгийн сургуулийн олон улсын судлалын танхим за мөн энэтхэгийн Батлан-Малх эрдэмтшлийн хүрээлэн зэрэг газраар очиж бас судлаач эрдэмтдтэй элчин сайд нартай санал солилцсон. За энэтхэгийн гадаад бодлогын тэргүүлэх зарчмууд, суурь зарчмууд гэх юм бол мэдээж энэтхэг бол эвсдүүл нийтх зарчмыг олон жилийн турш баримталж ирсэн. Эвсдүүл нийтх хөдөлгөөний анхны санаас их орнуудын нэг. За тэгэхээр эвсдүүл нийтх хөдөлгөөн өнөөдөр ч гэсэн бас уучраагүй байгаа. Өөрөөр хэлбэл энэтхэгийн судлаачдын тайлбарлаж байгаагаар бол олон талтын бодлого хэрэгжүүлж байгаа гэсэн ийм тайлбар хэлж байна лээ. За тэдний хувьд бол энэтхэгийн хувьд бол өөрийн гадаад дотоод бодлогын бие даасан байдал ялангуяа шийдвэр гаргах бүрэн эрх тусгаар тогтносон улсынхаа бүрэн эрхийг их чухалчилдаг гэдгээ бас онцлон тэмдэглэж байсан. За энэтхэгийн гадаад бодлогын онцлог гэвэл бидний ажигласнаар бол өмдийн хамтын ажиллагаа юм байна. Энэтхэг бол өөрөө дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орны нэг. Тийм учраас гадаад бодлогодоо гадаад эдийн засгийн бодлогодоо өмдийн хамтын ажиллагааг нэгдүгээр тавьдаг гэж хэлж байсан. За хөрш орнуудаа мэдээж онцлон анхаардаг. Өмнөд Азийн тэргүүлэх том орны хувьд зэрэгэлдэх харьцангуй бас жижигвтер Бангладеш, Шри-Ланка, Мальдив гэдэг жижиг хөрш орнуудаа бас онцгой анхаарч хөрш орны тийм бодлого явуулдаг. За дээр нь энэтхэгийн мэдээж олон талт олон улсын байгууллагатай харилцаж байгаа хүрээ бол маш өргөн. Нэгдсэн үндэсний байгууллага БРИКС байна. Өмнөд Азийн СААРК гэдэг хамтын ажиллагааны байгууллага байна. За бас Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэдэг ер нь олон талт хамтын ажиллагаа нь бол их далайцтай явагддаг ярьж байсан. За мөн бидний бас анхаарал татсан нэг зүйл энэтхэгийн зөөлөн хүчний бодлого гэдгийг анхаардаг юм байна. Энэтхэг бол өсөн гарч ирж байгаа юм бас их гүрний нэг. Тэгэхээр гадаад бодлого нь бол яг тэр нөгөө өөрийнхөө тэр өсч ингээд тэр амбицаа дагаад бас нэлээ их тийм томорсон, нэлээ их тэлж байгаа тийм дүр зураг бол харагдлаа. Тэлнэ гэдэг нь юу гэхвэ бүх салбарт, эдийн засгийн салбарт, за тэгээд улс төрийн тавцанд олон улсын байгууллага, олон талт хамтын ажиллагааны бүтэц механизмууд дах дуу хоолой оролцоо, тэгээд мөн аюулгүй байдлын салбарт бүс нутагт аюулгүй байдлыг бас сахин хамгаалах том хүч гэж өөрийгөө ойлгож байна. Тэгээд хөршүүдтэйгээ бас эв зүйтэй харилцах, зөрчлийг тэглэх, зөрчилгүй харилцах, тэгээд өөрийн бас түншүүдийнхээ хоорондох асуудлыг эв зүгээр зохицуулахад оролцох энэ гадаад бодлогын итвэх гэсэн энэ чиглэл нэлээд их тийм итвэхтэй гадаад бодлого явуулж байгаа ийм дүр зураг ажиглалаа. Батбаяр судлаачийн хувьд энэтхэг улсын их гүрнүүдтэй харилцаа ер нь өнөөдөр ямар төвшөнд явж байна? Та яаж харав? Тэгэхээр энэтхэгийн судлаачид Жавхарлал нэрүүг сургуулийн судлаачид ярьж хахад энэтхэгийн гадаад бодлого сүүлийн 20 жилд гарсан
томоохон өөрчлөлтүүдийг ярьж байна л да. Энэний нэг нь бол гарцаагүй Америк энтхийн харилцаанд өсрөнгөө бас тийм өөрчлөлтүүд гарч байгаа юм байна. Тэгэхээр ер нь бол Америкийн нэгдсэн улс энтхийн харилцаа бол хөдөн дайны үед маш их эдрээтэй идэвхгүй юм бас явж ирсэн л дээ. Гэтэл одоо сүүлийн 15-аас 20 жилд бол Америк энтхийн харилцаа бол бүх салбарт эрчимтэй хөгжиж байгаа юм байна. Тухайлбал одоо стратеги батлан хамгаалах салбарыг их онцолж байна лээ. Бид сайн мэднэ хөдөн дайны үед ч гэсэн одоо ч гэсэн энтхийн улс бол батлан хамгаалах салбарт ялангуяа орчин үеийн зэвсэг техникийг бол Оросын холбооны улсаас авдаг. Гэтэл сүүлийн одоо 15-аас 20 жилд бол Америкийн нэгдсэн улсаас авч байгаа зэвсэг техникийн тоо хэмжээ чанар их нэмэгдэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын энтхгийг одоо өөрийн батлан хамгаалахын чухал түнш орны статустай болгосон. За дээр нь зөвхөн энгийн одоо зэвсэг техник төдийгүй өндөр технологийн зэвсэг техникийг бас энтхэгт одоо экспортлох орнуудынхаа жагсаалтад оруулсан байт юм байна. Тийм учраас энэ Америк энтхийн одоо харилцаа бол батлан хамгаалах стратегийн салбарт бол их эрчимтэй хөгжиж байгааг ярьж байсан. Гэхдээ бас санал зөвлөлтөнтэй асуудлууд бий. Жишээлбэл Сирийн асуудлаар энтэг Америк хоёр одоо өөр байр суурь баримталдаг гэдгээ бас хэлж байсан. За хоёрт нь мэдээж эдийн засаг худалдаа их өссөн юм байна. Америк энтхийн худалдаа 100 тэрбум Америк долларт хүрсэн. Жишээлбэл энтхгээс хятадтай хийж байгаа худалдаа нэг 100 орчим тэрбум байхад за Америктэй хийж байгаа худалдаа 150 тэрбум ам долларт хүрсэн байх жишээтэй. За энэ Америк энтхийн харилцаан дээр бас нэг одоо ярих ёстой зүйл бол сүүлийн үед маш их яригдж байгаа энэ энтхийн номхон далайн концепц байгаа. Тэгэхээр энэ талаар бид нар бас энтхийн судлаачдаас сонирхож асууж байсан. Энэ энтхийн номхон далайн одоо гэсэн концепт шинээр гарч ирсэн. Энд энтхэг улс одоо тэргүүлэх үүрэгтэй гэж үздэг. Танай байр суурь ямар байдг юм бэ гэж. Тэгэхээр энэ дээр бол энтхийн судлаачид бидэнд нэг 3 зүйлийг хэлж байгаа юм. За энтхийн номхон далайн концепт бол бид бол үнэхээр одоо энэ дээр анхаардаг. Ерөнхий сайд Моди, Нарендра Моди 2018 онд Сингапурт болдог Шангрила олон улсын аюулгүй байдлын хурлын үеэр бол энтхийн байр суурийг илэрхийлсэн. За энтэг номхон далайн бүс нутаг бол нээлттэй, усан онгоц зорчих чөлөөтэй, за бус орнуудад хүртээмжтэй байх ёстой гэж энтгийг үздэг. За энэ Америкийн нэгдсэн улсаас ялгаатай нэг тал нь энтхийн тал бол энтхийн номхон далайн бүс нутагт хятадч тэр Оросч тэр оролцуулж үздэг юм байна. За Америкийн нэгдсэн улс бол энтхийн номхон далай бол одоо хятад Орос хоёр бол нэг хамаарахгүй байгаа шүү дээ. Энтхийн тал бол оролцуулж одоо үздэг. За хоёрдугаар нэг энтхийн байр суурийн онцлог бол энтхийн номхон далайн бүс нутгийн хөгжүүлэхдээ ASEAN зүүн Азийн холбоо бол одоо гол цөмөнд байх ёстой гэсэн ийм байр суурь баримталдаг. За энэ бол маш чухал одоо өвчин зүйлээ гэж хэлж байсан. За гуравт нь бол мэдээж энтхийн номхон далайн бүс нутагт connectivity гэж ярьдаг. Одоо бүх орнуудын хооронд хэлхээ холбоо, харилцаа холбоог бий болгох, хөгжүүлэх, за дэд үтсийг хөгжүүлэх энэ талыг бол анхаардаг гэж ярьж байсан. За энтхийн хятадын харилцааны талаар бас бид бас энтхийн судлаачтай, за дипломатуудтай, элчин сайд нартай бас санал солилцсон. За энтхийн хятадын харилцаа мэдээж одоо 1950 онд дипломат харилцаа тогтоосоос хойш бол их төвөгтэй, эдрээтэй замыг туулж байсан. Зөрчил мөргөлдөөн, зэвсэгт одоо мөргөлдөөнч гарч байсан бид өхөө мэдж байгаа. За тэгвэл одоо Азийн хамгийн том хоёр гүрэн аливаа олон улсын асуудалд хариуцлагатай хандах ёстой гэсэн ийм байр суурь баримталдаг юм байна. За энтхийн ерөнхий сайд Моди хятадын удирдах Ши Жинпинаар сүүлийн 2 жил 2 ч удаа дээд хэмжээний уулзалтыг албан бус байдлаар хийсэн юм байна. 2018 онд хятадын Ухаан хотод, 2019 онд энтхийн Чинай хотод одоо ийм зангаагүй албан бус уулзалт хийсэн. Энэ бол одоо хоёр орны хооронд хоримтлагдсан асуудлуудыг чөлөөтэй хоёр удирдагч ярьж санал солилцох,
одоо хамтран ажиллах тал дээр хамтарч ажиллах дээр их үүрэгтэй байгаа гэж энтхийн дипломатууд бидэнд ярьж байсан. За худалдааны эргэлт дөрвөн бие бас хэлсэн 95 тэрбум Америк доллар. За үүнээс харин энтхийг бол их алдагдaltaй байдаг юм байна. 55 тэрбум Америк долларын алдагдaltaй худалдаа хийдгээ гэж яагаад гэвэл энтх рүү чиглэсэн хятадын экспортын хэмжээ бол их юм байна. За хятад энтхийн харилцаан дээр бол бас нэг бидний одоо анхаарал татсан зүйл гэвэл хятадын маш том одоо бүс ба зам гэсэн төсөл байгаа шүү дээ. Одоо бид нэг бүс нэг замч гэж ярьдаг. За энэ дээр бол энтхийг бол өөрийн байр суурьтай юм байна. Яг одоо өөрийн гэсэн энтхийн байр суурь. За тэр нь ямар байр суурь вэ? За энэ энтхийн байр суурийг бид одоо тодруулж асуухаар одоо энтхийг бол ингэж үздэг юм байна. Тэр бүс ба зам гэсэн энэ том төсөл, ялангуяа дид бүтцийн төсөл бол энтхийн бүрэн эрх байдлыг газар нутгийн одоо бүрэн эрхт байдлыг ямар нэг хэмжээгээр зөрчиж байна гэж үздэг юм байна. Яагаад гэвэл Хятад Пакистаны эдийн засгийн коридор гэдэг маш том бүтээн байгуулалт байгаа шүү дээ. Энэ Хятад Пакистаны эдийн засгийн коридор нь Кашмирийн нутгаар дамжиж өнгөрдөг юм байна. Нөгөө маргаантай бүс. Тийм маргаантай нутаг нь. Гэтэл одоо Кашмирийн нутаг гэдэг чинь энтэг Пакистаны хооронд хамгийн их маргаантай. Энэс болж дайм байлдаа ч үүсч гарч идэг. Одоо ч гэсэн маргаантай. Ийм бүс нутаг дундуур дайрч өнгөрдөг учраас энтгийн тал бол энэ бүс ба зам төслийг бол манай бүрэн эрхт байдлыг зөрчиж байна гэж үздэг. За тийм учраас одоо бүс ба зам төслийг бол ийм нөхцөлд бол дэмжихгүй. Манай бүрэн эрхийг зөрчиж байгаа нөхцөлд энд ил тод байдал байх ёстой. Бүх оролцогч талуудын бүрэн эрх тусгаар тогтолцоог хүндэх ёстой гэсэн ийм шаардлага тавьдаг юм байна. За түүнээс гадна бас энтхийн одоо зарим судлаачдын хэлж байгаагаар хятадын талаас одоо бүтээн байгуулж байгаа олон дид бүтцийн төслүүд ялангуяа Өмнөд Азийн орнууд байгуулж байгаа Пакистан, Шри-Ланка зэрэг орнууд байгуулж байгаа бомбтууд бол бас хоёр талын ашиглалтай одоо иргэний болоод цэргийн хоёр талын ашиглалтай байж магадгүй учраас энтхийн тал их болгоомжлдог юм байна. Тийм учраас одоо энэ бүс ба зам гэсэн мега төслийг бол энтхийг бид бол одоогийн нөхцөлөд дэмжихгүй гэсэн юм хатуу байр суурьтай юм байна. Тэгээ Оросын холбооны улс энтхийн харилцаа бол бас их өвөрмөц ийм харилцаа байна. Тэгэхээр яг энэ хоёр улсын харилцааг ярихад яг таны асуусан шиг аль салбар руу чиглэж ийн вэ гэдгийг яг тодруулахаар энэ бүс нутгийн геополитикийн бас нэг төр зураг харагддаг юм байлээ. Жишээлбэл ялангуяа шинжээчид олон улсын байдал, аюулгүй байдлын шинжээчид Орос энтхийн харилцаан дээр хамгийн гол 3-4 асуудал дээр анхаарал хандуулж байна. Яг онцолж ярьдаг. Нэгдүгээрт болохоор эрчим хүчний харилцаа байна. Хоёрдугаарт улс төрийн тавцанд харилцан яриа, улс төрийн харилцаа. Гуравдугаарт нь болохоор батлан хамгаалах, цэрэг зэвсэг техникийн харилцаа. Мэдээж тэгээд бас худалдаа эдийн засгийн харилцааг ярьж байна. За энд хамгийн эхлээд би батлан хамгаалах цэрэг техникийн салбарын хамтын ажиллагааг жоохон тодруулъя гэж бодлоо. За бид нар бүгдээрээ мэдж байгаа Оросын одоо брэнд гэж хэлж болох Зенитийн пуужингийн C400 зохицолбор байгаа. Алсын болон дунд тусгалтай пуужингийн эсрэг. За энэ зохицолборыг Оросын холбооны улсаас худалдаж авсан гадаадын 3 дахь орн бол энтхэг улс болоод байгаа. Бид нар мэдний Хятад улс авсан, мөн Турк улс худалдан авч байгаа. Тэгээ энэ маш том үнийн дүнтэй ийм гэрээ хэлэлцээр энэ хоёр улсын хооронд бол хийгдсэн байгаа. Тийм 5 тэрбум 400 орчим сая. Тийм орчим өртөгтэй ийм гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа. За тэгэхээр энэ ер нь бол энтхэг Оросын батлан хамгаалах харилцаа бол нэлээд олон жилийн түүхтэй. Одоогийн байдлаар энтхийн зэвсэгт хүчин батлан хамгаалах салбарт хэрэглэгдэж байгаа нийт зэвсэг техникийн 70 орчим хувь нь Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн ийм зэвсэг техникээр бол хангагдж байна. За тэгээд мөн энэ хоёр улсын маань нөгөө улс төрийн харилцаа их сайн. Энэ нь болохоор батлан хамгаалах салбарын харилцаа ямар ч саадгүй ингэж явах үндэс суурь болж өгч байна. Одоо ерөнхийлөгч Путиний хувьд гэхэд л одоо 16 жилийнхэн энэ эрх барьжих хугацаанд бол 8 удаа бол энтхэгт төрийн дээд хэмжээний айлчлал хийсэн байна. Хоёр орн бол жил болгон дээд хэмжээний айлчлал хийдэг. Өнгөрсөн жил хийсэн айлчлал дээр энтхэгт айлчлаад ерөнхийлөгч Путин бас
ерөнхийдөө модыг бол энтгэхт Оросын холбооны улсад иргэжил болох уулзалтанд урьсан байгаа. Тэгэхээр улс төрийн харилцаа бол энтхийг хоёрхан хоорондоо ингэ жил бүр хийдэг. Нэг нь Оросын холбооны улс, нөгөө нь Япон гэж онцолж байсан. Тий. Дэд хэмжээний уулзалт жил бүр хийдэг орн. Яг нь стратегийн түншлэлтэй ингэж харилцаж байна. За тэгэхээр батлан хамгаалах салбарын хувьд бол юм. Дараагийн нэг онцлог салбар бол эрчим хүчний салбар ялцчгүй яригдана. Ялангуяа цөмийн эрчим хүчний салбарт хоёр орны хоорондоо харилцаа яригдж байна. За тэгэхээр одоогор бол Росатом нэгдлийн энтгэхт хэрэгжүүлж байгаа 6 реактор байгаа, ажилуулж байгаа. Үүн дээрээ нэмээд дахин 6 реактор барихаар өнгөрсөн онд бол 2018 онд бол хоёр тал тохиролцсон. Тэгэхээр нийлээд бол 12 цөмийн реактор ажиллах нь байна. Энэ реактор нь болохоор энтхэгийн одоо цөмийн салбар, цөмийн эрчим хүчний хэрэглээг бол 30 дахин өсгөх хэрэгцээг хангах ийм том төсөл болох нэ. Цөмийн эрчим хүчний салбарт. За дараагийн нэг салбар бол сансрын салбарын бас их өрнөд салбарын харилцаа байна. Тийм сансрын салбарт бол бас хоёр орн олон жил харилцаж байна. Ялангуяа энтхэгийн сансрын салбарт харилцаа, сансрын нисгчдийн чадвах, бэхжүүлэх, за тэгээ техник технологийн салбарт бол Орос бол тусламж үзүүлж ингэж харилцдаг. 2030 онд нийтд нь одоо ингээд эрчим хүчний салбар одоо ингээд бүх худалдаа, харилцан худалдаа хийдэг энэ салбаруудынхаа үнийн дүнг тооцоод 2030 он гэхэд 3 дахин худалдааныхаа эргэлтийг нэмэгдүүлж нэлээд үлэмж хэмжээнд аваачих ийм зорилт тавин талууд бол одоо ажиллаж байна. За тэгэхээр улс төрийн салбарт эцэст нь онцлоод хэлэхэд улс төрийн салбарт бол олон улсын тавцанд бол маш найрсаг харилцаатай бие бинийгээ харилцан дэмжсэн БРИКС гэдэг том бүлгийн хүрээнд харилцаж байна. За тэгээд сүүлд бол Шанхай хамтын ажиллагааны байгууллагт бол энтгэг бол Оросын ялтчгүй Оросын дэмжлэгтэйгээр ингэж ороод бол одоо энэ бүлэгт бол харилцаж байна. За тэгээд Оросын холбооны улсын томоохон санаачлага болох Владивостокийн форум бол энтгэг бол оролцоод эхэлсэн. Тэр Оросын холбооны улсын алс дорндод чиглэсэн томоохон эдийн засгийн төслүүдэд бас хөрөнгө оруулахаа амлаад байгаа. Гэх зэргийн ийм харилцаа бол өргөжж байна хоёр талд. За энэтхэг улс бол Шанхай хамтын ажиллагааны байгууллагын шинэхэн гишүүний нэг. Хөрш Пакистан улстай хэлийн зөрчил маргаантай, газар нутгийн маргаантай мөртлөө хоёулаа зэрэг одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагад одоо нэгдэж орсон ийм онцлогтой гишүүд байгаа тийм ээ. Тэгэхээр энэтхэг улс ер нь яагаад Шанхай хамтын ажиллагааны байгууллагад элсэж орсон бэ гэдэг дээр та бүхэн ямар судалгаа хийв? Тэдний хувьд одоо өөрсдийн өмнө ямар ашиг сонирхол байгаад Шанхай хамтын ажиллагааны байгууллагад орсон талаараа одоо судлаачид нь ямар одоо байр суурьтай байх вэ? Тэгэхээр бид нэр бас мэдээж энтхийн бүс нутгийн бодлогыг сонирхсан л доо тий. Түрүүн ярьсан энтхийн номхон далайн бүс нутаг, Евразийн бүс нутаг, Евраз гэдэгтээ Төв Азийг багтаагаад ярьж байна тий. Өргөн утгаар нь. Тэгэхээр зүгээр энтхийн судлаачдын бас нэг бидэнд ярьжсэн сонирхолтой зүйл бол энтхийн хэдийгээр их том гүрэмж гисэн одоо хоёр том бүс нутгийг хамаардаг ийм олон төв дамнсан бас ашиг сонирхолтой тий. Тэгэхээр одоо энтхэн номхон далайн энэ их далайн бүс нутгаас гадна одоо их газрын Евразийн бүс нутагч хамаардаг. Тийм учраас энэ хоёр орон зайн хооронд одоо баланс барих, тэнцвэр барих тийм бодлого бид барьдаг юм аа гэж. Тэгэхээр энэ утгаараа өргөн утгаар нь хараад бид нар одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагад илсэн гэсэн зүйлийг бол судлаачид нь ярьж байгаа. Тий. Тэгээ албаны хүмүүсийн байр суурь бол бас арай өөр. Судлаачид нь бол одоо илүү өргөн стратегийн үүднээс ч юм уу тий. Одоо хоёр бүс нутгийн хооронд бид баланс барих үүднээс ханддаг юм аа гэж. За албаны хүмүүс бол мэдээж одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагад эсэх болсон шалтгаанаа одоо 1 2 3 гээд 3 зүйлээр бидэнд тайлбарж ялээ л дээ. За нэгдүгээрт нь бол мэдээж Төв Азийн 5 орн, Төв Азийн орнуудтай ер нь бид олон зууны турш түүх соёл иргэншлийн харилцаатай түүхтэй. Тэгэхээр ер нь Төв Азтай бол бид нар бол соёл иргэншил шашны талаар исламын шашныг одоо энтгэхгүй Төв Азаас зээлж авсан гэж үздэг юм байна. Төв Азаас ирсэн. Тэгэхээр бол одоо соёл иргэншил шашны ийм их уламжилттай хоёр бүс нутаг байгаа. Тийм учраас бид нар бол Төв Азийн орнуудтай шинэ нөхцөлд одоо шинэ 90-100-д харилцаагаа сэргээж байна гэсэн утгаар ингэ тайлбарлаж байна лээ. За хоёр дахь тайлбар нь болохоор мэдээж аюулгүй байдал
хамтын ажиллагааны асуудал. Ялангуяа энтхийн тал бол тэр Жамму Кашмирийн асуудлаас болоод бас терроризмын одоо аюултай байнга тулгарч байдаг. Тэгээ бид нь одоо хэдэн жилийн өмнө тэр Мумбай хот болсон зочдууд одоо эзэлж авсан терроризмын аюул гэх мэтийн одоо терроризмын аюултай бас өдөр болгон тулгарч байдаг учраас Шанхай хамтын ажиллагааны байгууллагыг бол бас терроризмын эсрэг, салан тусгаарлах үзлийн эсрэг, экстремизмын эсрэг ийм одоо хамтран ажиллах байгууллага гэсэн нүдээр харддаг юм байна. За 3 дахь одоо энтхэг Төв Азийг Шанхай хамтын ажиллагаа байгууллагыг хардаг өнцөг бол мэдээж эдийн засгийн хамтын ажиллагаа. Тэгэхээр Төв Аз бол маш их байгалийн баялагтай тий. Одоо бидний мэдж байгаагаар бол дэлхийн одоо газрын тосны нөөцийн 17.5%. Дэлхийн одоо байгалийн хээ нөөцийн 47% Төв Азад байна шүү дээ. Тэгэхээр тэр утгаар бол энэ тэгэхэд бол бас маш их сонирхол байна. Эдийн засаг эрчим хүчний байна шүү дээ. Эдийн засгийн эрчим хүчний тий байгалийн хий газрын тос одоо бусад одоо Төв Азийн байгалийн эрчим хүчний нөөцт одоо сонирхол маш их байна. Тийм учраас Төв Азийн одоо 5 оронтой энэ хөгжлийн түншлэл, дэд бүтцийн түншлэл хөгжүүлэх энэ чиглэлээр хамтран ажиллах орон болгонтой одоо тус тусад нь хөтөлбөр байдаг хөгжлийн түншлэлийг. Тэгэхээр бид нар бол энэ ШХАБ-ын хүрээнд энэ хөгжлийн түншлэлийг бас урагшлуулах хамтын механизм гэсэн утгаар харж байгаамаа гэж тайлбарлаж байна. За ерөнхийн нөгөө том зургаараа энтхийн гадаад бодлого өөрөө их тийм олон чиглэлтэй, олон суурьтай гэдэг байгаа. ШХАБ дэлсэн өнцөг бол бас нэг өнцөг харагдахгүй байна. Айгүй олон тийм ашиг сонирхлыг тооцож илсэн одоо ийм дүр зураг судлаачдын ярианаас ч гэсэн би ерөнхийдөө тэгж дүгнэлээ. За юуны өмнө за яг Батбаяр элчин сайдын хэлдгээр Төв Аз гэсэн нэг том бүс нутаг байна. Энтхийн сонирхолд яг энэгээр эхлээд явчих юм. Тэгэхээр яг хөө гэхээр нөгөө улс орон болгонтой тийм хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагаа хэрэгжүүлж гин гэдэг шиг яг энтхэг Төв Азийн хөгжлийн бүлэг гэсэн тийм бүр формат байгуулад ингэж ажиллаж байна. Гэхдээ энэ бол их өвөрмөц ийм формат энэ сүүлийн үед одоо ялангуяа ганц энтхэг биш. Ерөнхийдөө энэ Төв Азийн улсуудыг салангад биш Төв Аз гэж бүхлээр нэх олон улс геополитикт авч үздэг. Томоохон гүрнүүд хүртэл ингэж харилцдаг. Одоо миний санджихын 2-3 жилийн өмнө Японы ерөнхий сайд айлчилж C5 дээр нэмэх нь нэг гэсэн ийм формат байгуулж нэгсэндээ Япон Төв Азийн 5 оронтой бүс нутагтай хэрхэн яаж харилцах уу гэдэг ийм формат байгуулж байсан. Яг энэ жишгийн ийм формат бас яг энтхийн Төв Азтай харилцаан дээр ажиглаа. Тэгэхээр энэ бол ШХАБ-ийн бас ШХАБ-д орох болсон нэг суурь болж өгч байгаа. За бас дараагийн нэг асуудал нь бас нэг аюулгүй байдлын асуудал хөндөгдлөө. Энэ үнэхээр нэгдүгээр Шанхай хамтын ажиллагааны байгууллагын маань өнөөдөр бас шинжээчдийн дүгнж байгаагаар хамгийн идэвхтэй ингэж явдаг энэ чиглэл бол уламжлалт бус аюулгүй байдалтай тэмцэх энэ чиглэл нь нэгдүгээр терроризмын эсрэг, за тэгээ салан тусгаарлагч үндэстний эсрэг, тэгээ шашны хит аврах үзэл, мөн үүн дээр нь нэмээд хар тамхины хууль одоо хил дамнас 8 эдгээртэй бид нар РАЦ-ийн хүрээнд бол ШХАБ-ын энэ орон зайд бол тэмцэл хийх боломжтой гэж ингэж үзэж байна. Тэгэхээр энэ нэг том аюулгүй байдлыг хангах том сонирхол байсан байна ШХАБ-д орох. За бас нэг сонирхол болохоор эдийн засгийн хамтын ажиллагаа байна. Бас хэллээ. Тэгээ эдийн засгийн хамтын ажиллагаан дээр бол өмнө Батбаяр сайд хэллээ хятадын бүс ба зам санаачлагыг Шанхай хамтын ажиллагааны байгууллагын талбар дээр бид нар дэмжихгүй гэж ингэж хэлсэн. Тэгэхээр яг одоо үүний эсрэг тэгтээ эдийн засгийн хамтын ажиллагааг бол өргөжүүлэх ёстой гэж ингэж харж байна. Яаж өргөжүүлэх вэ гэхээр за Оросын холбооны улстай эдийн засгийн хамтын ажиллагааг ШХАБ-ын хүрээнд яаж уях вэ гэж ингэж авч үзэж байна. Инхийн тулд одоо нөгөө энэ хоёрыг холбосон энэ Төв Азийн бүс нутгаар тавих коридор байна. Нөгөө умард өмнөдийн коридор. Энэ коридорын хамтын ажиллагааг бол ярьж байна. За тэгээд Афганистантай хэлдэг Чавадар бомб. Энэ бомбын идэвхжүүлэх энэ бомбдоор цаашаага Евроаз том Европ руу гарах энэ том зах зээлээ хуурай газраар нээхийн тулд бас энтхийн ШХАБ дахь том эдийн засгийн сонирхол бол явж байна. Энтхийг бол бас өөрөө юу гэж хэлж байна гэхээр ШХАБ бол эдийн засгийн хамтын ажиллагаа сул гэсэн шүүмжилд өртдөг. Тэгэхээр яг энэ ШХАБ-ын эдийн засгийн энэ сул гэсэн энэ шүүмжлэлийг бид нар бас
нөхөх ийм санаачлагууд байна гэсэн ийм зүйл энтхгүүд бол ярьж байгаамаа. За тэгээ бас нэг асуудал нь бол Афганистаны асуудал. Энэ Афганистаны асуудал болохоор энтхийн хувьд яг одоо нөгөө өмнө хэлсэн уламжлалт бус аюул буюу РАЦ-ийн хүрээнээс арай тусад нь авч үзэж байна. Афганистанд аюулгүй байдлыг сахиулахд бол энтхийн бол үнэхээр бас их том зорилго гэж ингэж авч үзэж байна. Бүс нутгийг нөгөө эдийн засгийн том төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд аюулгүй байдлын найдвартай арга тал болгох. Тэгэхээр энэ дээр яг нэг төсөл яригдчихэж байгаа. Туркменистанаас байгалийн холбоорлох чиглэлд Туркменистанаас эхлээд Афганистаныг дамжаад Пакистанаар ороод энтгэгт байгалийн нийлүүлэх ТАПИ гэсэн ийм том төсөл байгаа. Энэ нэлээд хэдэн жил болж байгаа ийм төсөл уг нь маш том мега төсөл гэвч одоо нэг Афганистаны аюулгүй байдлын нөхцөл байдлаас болоод ерөнхийдөө ингээд зарцсан байдалд орчихсон байгаа. Тэгэхээр Афганистанд аюулгүй байдлыг зохицуулж иж одоо энэ нөгөө томоохон байгалийн нөөцийг нөгөө энэ бүс нутгаас эрчим хүчнийхээ эдийн засгийнхаа өсөлтийг дэмжих чиглэлд авах юм сонирхол мэдээж энтгэгт бол байгаа. Монгол энэтхэгийн харилцаа ялангуяа олон улсын тавцанд тэр дундаа Шанхай хамтын ажиллагааны байгууллагын талаар энэтхэгтэй бид одоо хамтран ажиллах боломж сорилтууд ямар байна? Таны хувьд яаж харсан? Соёл гэрэл судлаачийн хувьд яаж харсан? За энтгэг Монголын харилцаа бол сүүлийн одоо 10 жилд маш их бас чанарын өөрчлөлт гарч байна л да. Өмнө нь бид энтгэг бол Монголыг бол ерөнхийдөө соёл иргэншлийн түнш гэсэн нүдээр бол хардаг. За бид одоо бага зэргийн IT өндөр технологи тэгээд уламжлалт хангаах ухаан гэдэг иймэрхүү одоо нэг харилцаануудтай байсан бол сүүлийн одоо 10 жилд бол маш их чанарын өөрчлөлт гараад ялангуяа ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монгол айлчсны дараа бол энэ хөгжлийн түншлэл бол шин шатанд гарсан. За түүнээс гадна мэдээж одоо Төв Аз байгалийн баялаг ихтэй Монгол улс ч гэсэн байгалийн баялагаар баялаг. Тийм учраас одоо эрчим хүчний их үүсвэр гэсэн утгаар нүдээр бас энтхийн тал манайхыг харах болсон байна. Коогсчих нүүрс байна те. Бас коогсчих нүүрсийг ч гэсэн одоо болдог бол Монгол улсаас тодорхой хэмжээгээр энтх рүү тээвэрлж аваачих. Ийм сонирхлууд бол энтхийн томоохон компаниуд бол байна. За энтхийг Монгол бол олон улсын тавцан дээр бол маш идэвхтэй хамтарч ажилладаг нэгдсэн үндэсний байгууллага. Ялангуяа нэгдсэн үндэсний байгууллагын одоо аюулгүй зөвлөлийг өргөдгөх энэ асуудал дээр ч гэсэн хамтарч ажилладаг, бие биенээ дэмждэг ийм улсууд байгаа. За батлан хамгаалах аюулгүй байдлын чиглэлд бол бас харилцаа бол их ойр байдаг. Ялангуяа инхийг сахиулах чиглэлээр одоо манайд жил бүр болдог хааны эрэлд сургалтад энтхийн тал жил бүр оролцож байдаг. За кибер аюулгүй байдлын салбарт манайтай бас хамтарч ажиллаж байгаа тодорхой төслүүд бий. За цаашдаа ч гэсэн бид Төв Азийн чиглэлээр Шхабын чиглэлээр бас одоо хамтран ажиллах боломж байгааг бид бас судлаачтай санал солилцож байсан. Ялангуяа Шхаб одоо ингээд өргөжөөд одоо дэлхийн хамгийн том ардчилсан орны нэг энтхэг одоо Шхабын гишүүн болсон гэсэн утгаараа бол бас Шхаб доторх хүчний харьцаа ялангуяа Шхабын одоо эдийн засгийн хамтын ажиллагааны механизм тэгээ одоо улам дэвшингүй одоо урагшилж хөгжих чиглэлд бол тодорхой хацууд гарах нэ гэсэн юм найдлага бас байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бол хамтран ажиллах боломжууд нэгднэ гэж харж байна. За таны хувьд. За тийм. Тэгэхээр манай хоёр орны харилцаа бол бас Батбаяр сая тодорхой хэлээ би нэг 2 3 хаан юм тодруулж байна. Нэгдүгээрт нь болохоор биний нэг өмнөх ярианд гарсан одоо энтхгийн хятадын санаачлал болох бүсбаа замыг дэмжихгүй гэсэн. Тэгэхээр бүсбаа хятад маань өөрөө бүсбаа замынхаа хүрээнд Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж байгаа Оростой. Тэгэхээр Оростой бас энтхэг Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ярьж байгаа энэ төвшөндөө явж байгаа яриа хэлцээр эхлүүлсэн. Тэгэхээр бид нар бас Евразийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллах ямар механизмын хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар судалгааны баг гарцсан те бас судалгааны бүлгүүд ажиллаж байгаа. Тэгэхээр бас энэ нөгөө судалгааны энэ юугаа үр дүнгээ солилцох одоо нөгөө бид нар анх бол манай энтгч манай нөгөө оюун санааны хөрш энэ утгаараа зайлшгүй энэ хүмүүнлэг болон шинжлэх ухааны салбар, судалгаа шинжилгээний салбарт бол цаашдаа бол өргөжих нь бол ойлгомжтой байх. За батлан хамгаалах салбар бас үнэхээр бас нүүдэлчин заан гээд хоёр тал хамтарсан тусгай хүчний сургуулийг бол хийдэг.
хоёр талтай хамтран. Тэгэхээр энэ бол бас манай хоёр талын орны батлан хамгаалах салбарын нэлээд томоохон ийм үр дүн. Тэгээ ер нь бол уламжлалт түүхээ зөвсөн ч гэсэн Монгол Улсын нэгдсэн үндэсний байгууллагт гишүүнээр элсэхэд энтхийн хүчин чармайлт бас ямар байсныг бид бүхэн түүхчд бол сайн мэднэ тийм. За бидний урилгыг хүлээн авсан хоёр судлаачтай баярлалаа. Үзэгчдээ дэлхийн дахинд тойм хөтөлбөр энэ удаагийн дугаартаа Энэтхэг улсын гадаад бодлого мөн Монголын нэтгхийн харилцаа гэсэн сэдвийг онцоллоо. Энэ сэдвээр бид судлаач онц бөгөөд бүрийн эрх дэлчин Батбаяр, за стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач Соёл Гэрэл нарыг урьж оролцууллаа. Бидний хөтөлбөрийг сонгож үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа.